Эхлэхээс өмнө хэд хэдэн анхааруулгыг онцолж хэлэх нь зүйтэй байх. Энэхүү видеонд дурддагдсан хүмүүсийг би ямар ч тохиолдолд ловерчин гэж нэрлэв гэдгийг ойлгоорой. Та үзэх гэж буй зүйл болон тэдний бизнесийн арга барил болон сурталчилж буй үзэл санааны шүүмжлэл болохоос хэн нэгнийг дайруулах, үзен ядуулах зорилготой биш юм. Тэдний жинхэнэ санаа зорилгыг би мэдэх ямар ч боломжгүй лээ. Магадгүй тэдний сургаал үнэхээр сайн санаанаас бүтсэн ч цаг хугацааны явцад буруу чиг рүү хэд нэг талыг барьсан ч байж болно. Түүнчлэн би гаргах бүх нотлохоо их сурвалжаар баталгаажсан гэсэн энэ видеог New Age Spirituality буюу шинэ цагийн сүнслэг хөдөлгөөн болон New Thought буюу шинэ бодлын хөдөлгөөнтэй холбоотой сэдвийн талаарх миний хувийн дүгнэлт санал гэж үзээрэй. Одоо надаас мөнгө олох гэж байгаа хүмүүсийг чи буруутгаж байна гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд та миний байр суурийг буруу ойлгожээ. Миний энэхүү сувг нэг хараад үзэхэд би мөнгө олж байгаад асуудалтай явдаг хүн биш гэдгийг ойлгох болно. Харин би тэд хэрхэн мөнгө олж байгаагийн нөхцөл байдалтай л асуудалтай. Миний эргэн тойронд байсан олон хүмүүс мөнгө олж гэр бүлээ тэжээхийн төлөө тэдний сургалт ивент курст сууж явсан. Ингэвч эцэст нь хохирсон тэд өөрсдөө болсон. New Age Spirituality нь сүүлийн жилүүдэд маш хурдцтай дэлгэрч өөртөө туслах буюу хувь хүний хөгжлийн салбарт асар их нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал Наполеон Хилл, Ронда Бьорн зэрэг хүмүүсийн ачаар харин олонний анзаараагүй нэг зүйл бол энэ чиглэлийн цаана орших асар том бизнесийн систем бөгөөд энэ систем нь ашиг орлогоос илүү хор хөнөөлтэй гэж би үздэг. Амьдрал дээр хор тавдартай байсан нэгэн эмэгтэй зөвхөн секретэд итгэж жинхэнэ эмчилгээнээс татгалзаж байв. Энэхүү видеонд би New Age-ийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчд түүний үндэс суурь нь яагаад бодит байдлыг үл тоомсорлсон аюултай үзэл санаан дээр тулгуурладаг тухай хэлэлцэн. Мэдээж бүх хөдөлгөөнийг нэг видеонд багтах боломжгүй тул зарим нэрс дутуу үлдэж ч магадгүй. Гэхдээ та түүнд давтагддаг нийтлэг хэв маягийг анзаарах ёстой. Олон үед маркетингийн систем, ловерчд өөртөө туслах ном, хувийн хөгжлийн курсууд болон псевдо шинжилгээ ухаанд далд мэхлэх арга гэд. Энэ бүхэн нийлээд шинэ эртний гүрүүнөр болон New Age-ийг төгс, грифтинг, өөрөөр хэлбэл ашиг орлох зорилготой худал үзэл суртал болон хувиргасан гэж үздэг. Гэвч зовж шаналсны эцэст аз жаргалын мөчөөр гэдгийг би мэдээгүй байлаа. Ингээд би нууцын тухай олж мэдгээр түүхийг эргэн сүгсэн. Би зөвхөн энэ нууцын тухай хүмүүр мэдээсэй гэж хүсэж байна. Тиймээс би нууцын тухай өнөө үед мэдэгдэж байгаа хүмүүсийг энэ нууц таны хүссэн бүхнийг өгч чадна. Аз жаргал, эрүүл мэнд, баялаг. 2006 онд Ронда Бьорн Secret хэмээх киногоо гаргасан. Энэ кино нь танд хүссэн бүхнийг эрүүл мэнд, эд баялаг, аз жаргал өгнө гэж амлав. Энэ амлалтанд татах хууль буюу Law of Attraction гол байр суурь эзлэнэ. Ганцхан хууль. Энэ бол татах хүч. Нууц бол татах хүчний хууль юм. Амьдрал чинь тохиолдсон юм бүхнийг чи өөртөө татж байдаг юм шүү дээ. Гагцгүй бодол санаанд дүрслэн төсөөлж байгаа бүхнээ та өөртөө татдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн танд татагдж байдаг. Тэр кино жинтэй байгаа хүн бол тарган гэж бодсныхоо л үр дүнд таргалсан. Мөнгөгүй байгаа нь өөрийн бодлоор мөнгийг хааж байгаа учраас гэх мэт санааг дэвшүүлсэн. Энэ нь хүмүүсийг өөрсдийн зовлонгийн төлөө буруутгадаг бодит байдлаас тасархаа үзэл байлаа. Гэвч мэдээж кино сайхан мэдрэмж төрүүлдэг байсан. Энэ нь 65 сая долларын борлуулалт хийж соёлын том үзэгдэл болсон. Have you heard about it? This is The Secret. Talk about this DVD has been spreading around the world. I had friends that were telling me that The Secret is real. A girl I knew sent me a book called The Secret. She was like, "Listen, David, this is going to help you." Гэхдээ энд та бас өөр нэг төрлийн амжилтыг харж байна. Бьорнсын киноноос өмнө олон жилийн турш хөгжүүлж төлөвшүүлсэн нэг санааг дахин брэндчилж амжилтанд хүргэсэн явдал юм. Өнөөдөр ч гэсэн энэ санааг дахин савлаа зардаг олон гүрүү бий. Та өөрийгөө хангалуун үнцэнтэй гэж мэдэрч эхлэх тэр мөчөөс эхлэн. Та баялагийг бүтээж би өмнө нь мэддэгч болоосаа гэж үздэг байсан татах хүчний 3 үнэн. Та оюун санаандаа харж төсөөлж чадсан бүхнээ гартаа барьж чад. Та саятан болохыг хүсэж байна уу? Тэгвэл сүнслэг хүчээ ашиглан таталцлын хуулийг хурцсах 7 алхам бий. Энд бид энэ салбарын хамгийн эхний хэв шинжийг харж байна. Эмзэг байдалтай үзэгчдийг онилох. Санхүүгийн бэрхшээлтэй харилцааны асуудалтай эсвэл ямар нэгэн өвчнөөр шаналж буй хүмүүс ялангуяа амархан бай болдог.
Эсвэл магадгүй та зүгээр л хариулт хайж байгаа ч байж болно. Таталцлын хувьд гэх энэ санаа нь хариултуудыг маш энгийн атлаа хэд төгс идеалист байдлаар санал болгож байгаа мэт харагддаг. Үнэн хэрэгтээ та амьдралдаа хүссэн бүхнээ авч чадна. Та оюун санаандаа харж төсөөлж чадсан бүхнээ гартаа барьж чадна. Та саятан болохыг хүсэж байна уу? Эсвэл 24 цагийн дотор мөнгө татах 3 аргыг мэдхийг хүсэж байна. Эсвэл хуучин хайртай өнөө буцаан авахыг хүсэж байна. Таталцлын хууль нь магадгүй тэр хүч нь байж болох юм. Энэхүү асуудлын гол нь тэд эмзэг өртөгчдийг онцолж яг тэр хүмүүсийг чиглэж маркетинг хийдэгт оршиж байгаа юм. Мөнгөний хямралд орсон, хайртай хүнээ алдсан, өвдсөн, эсвэл зүгээр л гарц хайж яваа хэн бүхэн өртөмтгий байдаг. Хүнд хэцүү үед шүүмжлэлтэй сэтгэх чадвар сууларч мэдрэмжээр шийдвэр гаргадаг учраас амьдралаа өөрчлөх нууц гэх мэт хялбар хариултанд хурдхан амар байдаг. Ингивч энэ law of attraction буюу new thought хэмээх илүү том системийн зөвхөн нэг мөчөр түүний үндсийг нь ойлгож байж өнөөгийн асуудлуудыг ойлгох болно. New thought хөдөлгөөн хэд хэдэн гол санаан дээр тулгуурладаг. Бид бүгд бурхны чанартай дотоод хүчтэй эерэг бодол бодит ертөнцийг өөрчилдөг. Өвчин зовлон оюун ухаанаараа эмчилж болдог. Эерэг сэтгэлгээ нь бодит материаллыг ертөнцид биелэлийг авчрах хүчтэй юм. Энэ үзлийн их үндэс нь 1802 онд төрсөн Phineas Quimby гэдэг хүн. Тэр өөрийгөө сэтгэл оюуны хүчээр сүрийгээс эдгэрсэн гэж үзсэн бөгөөд энэ туршлага дээрээ үндэслэн бодлын хүчээр эдгэх сургаалаа бий болгосон юм. Түүний санаанууд дараагийн олон зохиолчид гүрүү нарт нөлөөлсөн. Анхандаа энэ хөдөлгөөн зөвхөн оюун ухаанаар өөрийгөө эдгэх гэх үзэлтэй байсан. Quimby-гийн сургаал нь бусад олон зохиолч өөрсдөө философч хэмээн нэрлэдэг хүмүүст урам өгч түүний мессежийг цааш түгэж үргэлжлүүлэхэд хүргэсэн. Тэр үеийн шинэ сэтгэлгээ New Thought хөдөлгөөн нь оюун ухаан өвчин эмгийг эдгэх чадвартай гэсэн санаанд төвлөрч байв. Үүнд шинжлэх ухаанд суурилсан бодит нотлохоноос илүүтэйгээр зүүн совин мэдрэмж, хувь хүний туршлага дээр тулгуурсан нотлохоог онцолдог байсан. 20 дугаар зуунаас эхлэн энэ үзэл баялаг татах тухай руу өргөдсөн. Хэрвээ бодол материалын ертөнцийг өөрчилж чаддаг бол баялагч гэсэн бодлоор бий болох ёстой гэсэн санаа юм. Ингээд Наполеон Хилл гарч ирнэ. The Law of Success дараа нь Think and Grow Rich номнуудаараа энэ хөдөлгөөний хамгийн том нөлөө бүхий хүн болж хувирсан юм. Эндээс л New Thoughts буюу шинэ бодлын ариун санаа ба мөнгөний төлөөх лөөр хоёрын заг бүдгэрч эхэлдэг юм. Тэдний бүтээлүүдэд дэвшүүлсэн санаанууд нь олон талаараа логикийн алдаатай байсан бөгөөд тэдгээрийн заримыг нь би энэ цувралын эхний ангид аль хэдийн ярьсан. Үйлдэлсэн заримд нь удахгүй дэлгэрэнгүй орно. Харин Наполеон Хилл зэрэг хүмүүсийн тухайд ярих үед сайн санаа ба лөөрийн урлаг хоёрын заг бүдгэрч эхэлдэг. Учир нь Наполеон Хиллийн нөлөө өнөөдрийн Law of Attraction-ы гүрүү нарт маш хүчтэй шингэсэн байдаг. Мөн түнчлэн түүний бүтээлийн үр нөлөө маш олон бизнес болон хувь хүний хөгжлийн салбарт тархсан байдаг. Би танд баттай хэлье, хэрвээ та энэ номын талаар өмнө сонсоогүй бол сонссон хэн нэгнийг заавал мэдж байгаа. Гэхдээ одоо би танд нэг асуулт тавья. Та үнэхээр Наполеон Хиллийн талаар хэр ихийг мэддэг вэ? Хэрвээ бид түүний өнгөрснийг ухаж үзвэл New Thought хөдөлгөөн доторх түүний алдар нэр нь бодит байдалтайгаа огтхонч таарахгүй болохыг харна. Харин үнэн түүх нь бүтлгүй бизнесүүд лөөр хэтрүүлсэн амжилтын тухай байдаг юм. Think and Grow Rich шинэ бодлын хөдөлгөөний гол санааг ялангуяа баялаг бүтээгтэй холбоотой хэсгүүдийг гүн гүнзгий тусгасан байдаг. Хүний бодол хүсэл мөрөөдөл нь бодит мөнгөний хэлбэрт хувирч чадна гэж тэр тайлбарласан. Хилл бүр өөрийн бодлын хүчээр дүлий байдлыг хүртэл эмчилсэн тухай жишээ татдаг. Тэр дундаа өөрийн хүүгийн дүлий байдлыг хүртэл бодлоор эмчилсэн гэж бичсэн байдаг. Энэ номыг бичих үүргийг Андрю Карнеги түүнд өгсөн гэж Хилл өөрөө мэдүүлдэг. Карнеги түүнд амжилттай бизнес эрхлэгчдийг судалж тэдний амжилтын нууцыг ном болохыг хүссэн гэжээ. Гэхдээ энэ түүхийг илүү гүн гүнзгий ухаад үзвэл Хилл өөрийн дүрслэн харуулсан хүнтэйгээ огтхонч адилгүй болох нь тодорхой болдог юм аа. Хиллийн бодит өнгөрсөн 1917 онд Хилл Mobile Alabamад Acre Hill Lumber Company нэртэй модны компани байгуулсан. Гэтэл ердөө жилийн дараа Pensacola Journal сонин уг компаниг дампуурлын ирмэг дээр ирсэн шуудангийн ловрын эргээр шалгагдаж буй талаар нийтэлжээ. Илэрхтээ Хилл бусад газраас зээлэр мод авч түүнийгээ хямд үнээр бэлнээр зарж зээлийн өрөө төлөлгөө цогцсон байв. 1908 оны 9-р сард Хиллийн эсрэг хэрэгүүд өсөж тэрбээр хууль сахиулагчаас зугтаж явжээ.
Ийм л үед л Хил Андрю Карнегитэй уулзсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Карнегийн албан ёсны намтар бичсэн биографи чинь Карнеги болон Хил хоёр уулзсан гэх ямар ч нотлохоо байхгүй гэж тодорхой бичсэн байдаг. 1909 онд Хил Automobile College of Washington нэртэй сургуулийг байгуулжээ. Энэхүү коллеж нь машиныг хэрхэн барих, машин байруулах, машиныг хэрхэн зарах зэрэг чадварыг заана гэж амласан. Гэхдээ бодит байдал дээр энэ нь үнэгүй хөдөлмөр авах зорилготой автомашин угсруулах луур байсан. 1912 оны Motor World сэтгүүлд уг коллежийг луур дундаж ухаантай хүнд ч ойлгомжтой тэнэглэл гэж хэмээн нэрлэж тэднийг олон худал амлалтыг дэлгэн нийтэлсэн юм. Коллеж мөн л MLM шиг схем ажиллаж байсан. Шинэ оюутан элсүүлсэн хүн бүрт толгой бүрээр нь $3 өгнө. Яг одоогийн олон түвшний маркетинг шиг. Коллеж нь 1912 онд хаагдсан юм. 1915 он George Washington Institute Хил амжилт өөртөө итгэх итгэлийн тухай хичээл заах зорилготой шинэ сургууль байгуулсан. Гэтэл ердөө 3 жилийн дараа 2 удаагийн баримтлах хойр дээр Blue Sky Laws зөрчсөн хэрэг гэсэн олон асуудалд агуулсан юм. Учир нь сургуулаа $100,000 хөрөнгө оруулалтаа гэж зарласан. Гэтэл сургуулийн бодит хөрөнгө ердөө $1,200 байсан. Тэрхүү хийсвэр хувьцааг оюутнуудаа зарж байсан нь илэрчээ. Энэ сургуульч гэсэн бас мөн хаагдсан. Энэ бол Хил оролцсон олон луурын дөнгөж үр хөвөрлөн юм. Хэрэв Наполеон Хил луурчин байсан юм бол ном нь ч гэсэн үнцэнтэй бол яадаг юм. Энэ бол хүмүүсийн хамгийн түгээмэл хамгаалалт юм. Тэгвэл үүнд хариулахад ямар ч луур амжилттай болохын тулд үнэн шиг сонсогдох баг зэрэг үннийг заавал агуулдаг юм. Гүйцэтгэх аргачлал нь ерөнхийдөө бол жинхэнэ мэд санагдах хэсэг үнэнг яар хүмүүсийн итгэлийг бол дараа нь түүн дээр илүү туйлширсан эргэлзээтэй нотлогдоогүй санааг нэмж суулгах юм. Хохирогч өөрөө ялгааг мэдрэхэ болдог юм. New thought буюу шинэ бодлын хөдөлгөөн яг үүнийг хийдэг юм. Эерэг бодол сайхан мэдрэмж төрүүлэх хэрэгсэл байх статал. Эерэг бодол материалын үр дүнг манифест хийх хүч гэж хувиргадаг. Өвчин зовлон хүртэл бодлын хүчээр эмчилнэ гэж сургадаг. Гэвч бодит байдал дээр Наполеон Хиллийг хэдэн зуун мянга бүр сая хүн уншсан. Гэхдээ тэдний хэдэн тэр ном уншсанараа баяжсан бэ. Анх төсөөлсөн баялагын төвшөнд хүрсэн хэдэн хүн байгаа вэ? Бараг өндөр хувь хүрээгүй байх гэж бодож байна. Яагаад вэ гэвэл учир нь санхүүгийн амжилт бол зөвхөн бодол биш. Зөвхөн visualize буюу хис үрээр төсөөснөөр бий болдог зүйл биш юм. Наполеон Хилл номонд action хий гэдэг нь үнэ. Гэхдээ үйлдэл хийсэн ч амжилт нь баталгаатай биш юм. Хэрвээ энэ бүхэн хууль байсан бол 100% ажиллах ёстой. Гэтэл энэ хууль ердөөсөө ч ажилдаггүй. Нэг цаад хөдөлгөөний гол асуудал нь шинжлэх ухаанаар няцаах боломжгүй, баталгааждаггүй, хэмжигдэхгүй үзэл суртал. Бодол мэдрэмжийн вибрац гэх ойлголтыг хэмжих арга байхгүй. Гэхдээ хамгийн ухаалаг луур нь хуурам эхлэгчийг хизээч буруутгадаггүй. Өнөөдөр хинч татах хуулийн ном бичиж, хөтөлбөр зарж, эмзэг хүмүүсийг онилж сурталчилгаа цацаж болно. Хамгийн гоё нь хэрвээ ажиллахгүй бол хизээч гүүрүүгийн буруу болдгүй юм. Энэ бүхэн хүн таны л буруу болдог. Та хангалттай итгээгүй, та эерэг бодол бодоогүй, та сөрөг эсэргүүцэлтэй байсан, эсвэл та төвчээргүй байсан гэх мэтэр. Гэвч бодоод үз. Хэрвээ ном хэдхэн $-оор байсан бол хүндрэл бага. Гэхдээ хэрвээ хэн нэгэн амжилтын нууц баталгаатай үр дүн гэсэн зүйлээ олон зуун мянган $-оор зарвал тэгвэл та яг юу гэж бодож байна? Наполеон Хиллийн ном шин сэтгэлгээний хөдөлгөөнд олон хүнд урам зориг өгсөн хэвээр байгаа бөгөөд энэ нь өнөөдөр бидний хувь хүний хөгжлийн салбарыг өргөн хүрээтэй болгосон юм. Энэ салбарын гол тоглогчдын хоёр нь Jerry болон Esther Hicks нэртэй байв. We'd like to ask Abraham to come and speak to us. Okay. It just takes a few seconds. I won't move much. It is nice to have an opportunity to visit. Esther Hicks өөрийгөө Abraham Hicks хэмээх нэгэн онгод буюу хэд хэдэн оршихуйг дамжуулан сувгаар ярьж чаддаг гэж мэдэгддэг. Тэдний семинар, сургалтын хөтөлбөрүүдэд оролцохын тулд хүмүүс хэдэн зуун $, төлдөг юм. Үзэгчид өглөөний мэндчилгээ донд тайзан дээр гарч Esther-ээс буюу илүү нарийн хэлбэл Эстрийн дамжуулж буй Абрахам хэмээх оршихуйгаас асуулт асуух боломжтой. Hi. It's nice to see you again. Thank you again. And thank you to Esther. Ингэх зуур Jerry тайзны хажууд хаа нэгтээ сууж тэдний дараагийн номд хэрэг болох санаануудыг тэмдэглэж суудаг. In this book that is coming, there are 33 examples of all kinds of things that might happen in someone's life. And Esther ба Jerry Hicks нар энэ Абрахам оршихуйн сургаал хэмээх зүйлээ хэдэн 10 ном болгон бичсэн.
Эдгээр нь Жерри асуулт асууж Абрахам түүнд хариулж байгаа мэт ярианы хэлбэрээр бүтээгдсэн байна. Эстер бүр өөрийн вебсайтаа энэ бол өнөөгийн таталцлын хуулийн их сурвалж материал гэж хүртэл бичсэн байдаг. Олон хүн Ронда Бьорны Secret кино бол Хиггсийн сургаалыг зөөлрөөсөө холбор гэж үздэг. Тиймээс Эстрийг хамгийн жинхэнэ хамгийн бодит гэж нэрлэдэг нь гайхах зүйл биш. Гэхдээ дэлгэрүүлж харахад Хиггсийн ихэнх сургаал нь шин сэтгэлгээний хэв шинжүүдийг шууд хуулсан болох нь тод харагддаг. Эстер жинхэнэ онгод дамжуулж байна уу гэдгийг бид мэдэх шаардлагагүй. Учир нь түүний сургаал доторх зөрчил асуудалтай санаанууд нь энэ тал дээр дүгнэхэд л хангалттай. Эстрийн таталцлын хууль номд нэг асуудалтай сургаал бий. Энэ нь дээрэмдүүлсэн хохирогч хүртэл өөр дээр хүчирхийлэл татсан хамт бүтээгч гэсэн санаа юм. Жерри асуудыг дээрэмчид өөрсдийн дээрэмдэх үнрүүд татагдаж очтыг ойлгож байна. Гэхдээ яагаад гим хоргүй гим буруугүй хохирогч өөр дээр ийм зүйл татах ёстой гэж Эстер хариулдаг. Тэд хоёулаа адилхан дээрэмдэгч дээрэмдүүлсэн хүнч тухайн үйл явдлыг хамт бүтээгчд юм. Энэ хариулт ганц тохиолдол биш ээ. Хиггс үнийг дахин давтан сургадаг. Энэ мэт логикоор бол ядуу хүүхэд өсөж нас барахад хүртэл тэр хүүхэд өөрийн хувь заяаг хамт бүтээсэн гэж тайлбарлаж болно. Энэ бол зөвхөн Хиггсийн санаач биш, шин сэтгэлгээний бүх урсгалын үндсэн үзэл юм. Ийм логикоор гэмт хэрэг үйлдэгчдийг хариуцлагаас чөлөөлөх боломжтой. Учир нь тэд бол золиосынх нь дорой энергид татагдсан хүмүүс. Энэ бол маш аюултай. Гэхдээ ийм сургаал номлодог хүмүүст бол ашигтай. Учир нь хүмүүс юу ч манифест болгож чадсангүй гэж гомдлвол бидний сургаал буруу биш харин танаа вибрац муу байсан гэж хариулж чадна. Ингээд тэд ном бичиж, семинар нэмж, хэн нэгэн шүүмжилж эхлэх бүрт буруу шүүмжлэгчийн өөрт нь тохиж чаддаг. Эстер Хиггсийн өөр нэгэн сургаал бол бодол мэдрэмжийн дөргөлт нь бүх төрлийн өвчнийг эмчилж чадна гэдэг санаа юм. Тэгвэл яагаад түүний нөхөр Жерри өөрөө 2011 онд хор тавдраар нас барсан юм бэ? Энэ бол тодорхой зөрчил юм. Хэрвээ Эстер Жерри нар үнэхээр хүмүүсийг хуурч мөнгө олох зорилготой байсан бол яагаад ийм онгод дамжуулах гэх мэт хачин эрсдэлтэй олон хүнийг татахгүй байж болох санааг нэмсэн юм бол гэж асуух хүн гарч магадгүй. Би бол эсэргээр нь боддог. Яг энэ сүнслэг байдал онгод дамжуулалт гэж нэрлэх зүйл нь маш ухаалаг маркетингийн арга юм. Ингэснээр жирийн амьдралын зөвлөгөө Абрахамын сургаал болон хувирна. Хэрв хэн нэгэн Абрахамын сургаал сонсохыг хүсвэл зөвхөн совг болгож буй Эстер л түүнд хүрч өгч чадна. Энэ нь ховор байдлыг бий болгодог бөгөөд харин ховор зүйл нь үн цэнтэй байдаг. Тэгээд өндөр үн цэнтэй билет үнэтэй сургалт гаргахад иргэд хүмүүс нь гайхдаггүй. Энэ бол шин сэтгэлгээний үзэл суртал spirituality буюу псевдо шинжлэх ухааныг оруулж ирдэг үндсэн шалтгаан нь. Абрахам гэдэг оршихуй бол маркетингийн нэг хэрэгсэл. Үүний суурийг тавигч нь Жерригийн өмнөд ажиллаж байсан Amway гэх мэт олон шатлалт борлуулалтын компани арга барилтай холбоотой гэж боддог. Amway-ийн системч мөн адил. Хэн амжилтанд хүрэхгүй бол буруут нь өөрөө юм. Сургаал нь буруу биш. Энэ нь Oprah Winfrey Эстрийг ярилцсанд орж түүний сургаалыг олон нийтэд түгээхээс ч зогсоож чаддаггүй юм. Яг л Ронда Бьорнтэй адил. For over 20 years, Esther Hicks and her husband Jerry have been spreading the word of that so-called secret. Ингэснээр Абрахам Хиггсийн мөнгө үйлдвэрлэдэг машин хизээж зогсоогүй юм. The Secret буюу нууц яг л Эстер болон Жерригийн бүтээлүүд шиг шин сэтгэлгээний хөдөлгөөнөөс үүдсэн санаануудыг дахин боож дахин савлсан хувилбар байсан. Тэд тэнд танд эрүүл мэнд, эд баялаг, хайр, элбэг дэлбэг байдлыг бүгдийг нэг дор амладаг. Та нууцыг олж мэдсэн бол хүссэн амьдралаа яг одоо бүтээж эхэлж чадна гэж тэд хэлдэг. Once you discover the secret, that you can immediately start creating the life you want, whether it's getting out of debt, whether it's finding a more fulfilling job, even falling in love. Ронда Бьорны кино түүнд сая доллар авчирсан бөгөөд тэр кинонд гарсан сургагч багш нэртэй хүмүүсийн карьерийг огцом өсгсөн юм. Тэд бүгд франчайзаас салаад өөрсдийн коучинг бизнес, сүнслэг аялал, сургалтуудаа ажилуулж мөнгө олох боломжтой болсон. Гэхдээ санаж байв. Шин сэтгэлгээ гэдэг бол өвчтөө, ядуу, дорой хүмүүсийн зовлонгоор ашиг олдог лоовчтод яг тохирсон систем юм. Тиймээс тэд хамгийн аюултай санаануудыг өөрийн дагагчдад тулгаж тэднийг мөнгө алдахад хүргэдэг юм.
Тэгээд би бодсон юм. Зүгээр шууд чекүүд ирж байна гэж төсөөлөв би. Ингээд би маргааш олон чек ирж байна гэж төсөөлсөн. Нэг сарын дараа юмнууд өөрчлөгдөж гисэн. Өнөөдөр би шууд чекүүд авдаг. Заримдаа тооцоож ирнэ. Гэхдээ чек тооцооноос олон ирдэг. Гэвч удалгүй нэгэн онцгой хэрэг ил болж эхэлсэн. Сэтгүүлч Ben Fordham зарим сургагчийн санхүүгийн төвөрийг илчилсэн бөгөөд хөрөнгө оруулагчид хохирлоо нэмжилсэн юм. Нэг оюутан $30,000 төлж хөрөнгөний зах зээлд сурах гэж Шермер гэх багшийн сургалтанд суусан. Мөнгөний нэг хэсгийг хөрөнгө оруулалтын санд хийж багш нь зах зээл дээр арилжааг хийн. Ашиг хуваана гэж амласан байд. Гэвч тэр сан хаач хинч мэдэхгүй. Тэд сургалтын төлбөрөөр та тэдний мөнгөөр $5,000 арилжаанд хийнэ гэж хэлсэн. Ашигын 50% өгнө гэж амлаж байгаа. Гэхдээ тэд нэг зүсэмж ашиг аваагүй. Мөнгө нь хаана байна вэ? Мөнгө хариул Дэвид мөнгө хаана байна? Та надад хэлдэ. Ихэнх хүмүүс өөрийн одоо байгаа байдлыг энэ бол би гэж боддог. Гэвч тэр нь та биш, энэ бол өчигдрийн та. Та үргэлж өөрөө өөртөө хөрөнгө оруулж байх ёстой, өсөж хөгжих хэрэгтэй. Таны мөнгө бол ердөө л таны энергийн цааслаг илэрхийлэл юм. Гэвч зарим тохиолдолд tragedy болдог. Motivation speaker James Arthur Ray-ийн хэрэг. Жаргаараа хүн түүнийг удирдсан сүнслэг дайчнуудтай ретрит буюу хөтөлбөрт оролцож 2 цагийн турш сүпүр халуун хар майханд хүлрэн ариусгах ёслолд оролцсон. Юм дуусахад 2 хүн нас барсан байна. Өөрийн амьдралаа сайжруулах гэж явсан нэгэн эмэгтэй Джеймс Рэйгийн сургалтанд хамрагдсан. Рэй болон Secret киногоор нэр хүнд нөлсөн. Олон сая долларын бизнесийн эзэн болсон хүн. Эмэгтэй хамгийн өндөр үнэтэй семинар нь $10,000 байсан ба энэ нь түүний бүх хөнгөлөл байлаа. Сүүлд шүүх түүнд хариуцлагагүй гэмт хэрэг үйлцэн гэх ялгаанаас 11 сарын 23-нд намайг өхний хавтартай гэж болсон. Би итгэлээр аль хэдийн эдгэрсэн гэж өөртөө итгэсэн. Би өөрийгөө хизээж хорт хавтартай байгуу юм шиг төсөөлдөг байсан. 3 сарын дараа би бүрээ эдгэрсэн туяа хими эмчилгээч хийлээв. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлгүй маш аюултай сурталчилга ухуулгын жишээ. — 2014 онд Cathy Goodman хорт хавдраар нас орсон юм. Энэ нь түүний эмчилгээ хийлгээгүйтэй холбоотой. Танд мөнгө хэрэгтэй бол татна, хүмүүс хэрэгтэй бол татна, ном хэрэгтэй бол татна. Bob Proctor таталцлын хуулийн хамгийн алдартай сургагчтай нэг. Гэхдээ хүмүүс тэр хүний талаар нэг зүйлийг мэддэггүй. Bob Proctor нь өмнө нь Vima нэртэй олон шатлалт маркетингийн компаниг идэвхтэй сурталчилдаг байсан. Энэ компани ихэвчлэн их сургууль, залуус чиглэж баян болох мөрөөдлийг ашиглан эсэлтэд нэмдэг байв. 16 настай байсан ч хүснээр мөнгө хийж байна. 85 настай ч байсан адилхан. Яг хэнийг таны үнэлэмжийг тогтоох ёстой юм бэ? Bob Proctor тэдний арга хэмжээнд олон удаа оролцож, бүр манай эхнэрийг энэ компанид оруулсан тэр одоо сард олон мянган доллар олдог гэж рекламддаг байв. Тэр хүртэл энэ бол цаг ба мөнгөний эрхчлөлөг олгох хамгийн сайн боломж гэж хэлдэг байсан. Ингээд л 2015 онд Vima үндсэндээ пирамид схем байсан учраас хаагдсан. Гэвч асуудал үүгээр дуусаагүй. Vima-гийн гол залуу сургагч, сурталчлагч нь Алекс Мортон дараа нь бас нэг олон шатлалт схем болох iMarket Live-ыг рекламдж эхэлсэн. Bob Proctor болоо юу, ямар ч асуудалгүй. Тэр өөрийн үнэтэй сургалтаа зарсаар MLM схемүүдийг сурчилсаар. Та бид бол Бурхны бүтээсэн хамгийн дээд оршихуй юм. Хэрвээ та таталцлын хуулийг хамгийн энгийнээр тайлбарлахыг хүсэж байвал хүмүүсийн ихэнх нь үүнийг ашиглан хэрхэн баян болох вэ гэж боддог. 17 секундын манифестац гэж нэрлэгддэг зүйлсээс эхлээд та өөрийн ухамсарыг өргөж дуртай таталцлын аргаар хүсэл мөрөөдлөө манифест болгож чадна гэж сурталчилна. Энэ нь ердөө $3.99 ганц төлбөр эсвэл 3 хуваасан
$149 төлбөлтүүлэхэд болно. Тодорхой хүний бичсэн зурвасыг хэрхэн татах вэ? Санаа зовжгүй хүнийг хэрхэн татах вэ? Амьдрал эрүүл мэндийг хэрхэн манифест хийх вэ? Хин нэгнийг манифест хийх заавал бүгд байдаг. Twin Flame-с татах мөнгөтэй холбоотой хомсдлын манифестац хайр гэх мэт. Зарим хүнд эдгээр нь ердөө өнгөрөх сонин чимээ байж болох юм. Зарим хүнд нь энэ нь илүү эмзэг гүн зовнсон хүний хувьд энэ бол сүүлчийн аврал мэт санагддаг. Давхар өрнөөс гарах тасалбар, харилцаагаа засах тасалбар, өөрсдийгөө өвчнөөс нэмчлэх сүүлчийн найдвар мэт. Бид энэ жишгийг дахин харна. Зарим нь шидийг хайж, зарим нь түүнийг зарна. Миний туршлага нэмсэн. Та энэ туршлагаараа хэр их мөнгө алдав та? Нийтдээ 10,000 фунт стерлинг ганц эцэгхийн хувьд энэ нь үнэхээр сүрлээр дүүцнэ. Энэ ярилцлага ярианууд. Эерэг бодол, дүрслэл, бясалгал, баталгаа эдгээр бүгд new thought буюу шин бодол гэсэн тустай хэрэгсэл бөгөөд хувь хүнд тус болох сайхан аргачлууд. Гэхдээ эдгээр хэрэгслүүдийг new thought-аас салгаж харуул энэ нь хөдөлгөөнийг илүү шударгаар харж болно. New thought-д эерэг байдлыг хит магтанд өвлгөж шинжлэх ухаанд ач холбогдол өгөхгүй, туршилт нотлохоо биш амд амьдсан жишээнүүдэд толгуурлах явдал ажиглагдана. Мэдээж шинжлэх ухаан бүх зүйлийг тайлбарлаж чадахгүй. Ухамсарын асуудал бол бодит асуудал. Гэхдээ new thought буюу new age ерөнхийд нь эдгээр гүн гүнзгий асуултуудад үнэхээр сонирхолтой судалгаа хийж байна уу эсвэл эргэлзээтэй. Харин тэр нь сүнслэгээр дамжуулан том мөрөөдөл сайхан мэдрэмж төлөвлөхөд илүү ашиглагддаг мэт. Энэхүү хөдөлгөөн эд баялаг олох, өвчнийг даван туулах зэргийг метафизик, псевдо шинжлэх ухаанаар хэлбэршүүлж тайлбарлана. Энэ нь дэлхийн хүндэрсэн бодит асуудлыг үл тоох зөв ертөнц буюу just the world буюу алдаа руу хөтэлдэг. Эерэг үйлдэл үргэлж эерэг үрдэн авчирна гэж бодож заримдаа бүх зүйл буруу болдог жишээг үл харна. Үр дүнд нь зарим нэг хүмүүс нь ихээхэн өөдрөг, наив буюу гинэн үзэлтэй болж бодит амьдралыг буруу төсөөлдөг. Үүнийг та өөр дөрөө товшоод харсан ч болно. Энэ сувг дээрх нэг видеон дээр Экхарт Толлегийн бүтээлүүдийг ч гэсэн сурчилсан. Түүний номнууд дорн техникийн Даосын философид илүү ойрхон ч гэсэн анзааралгүйгээр new thought руу чиглүүлэх нэг хаалга нээсэн байх магадaltaй. Тэгэхээр энэ бүхнээс гол санаа нь зориг мөрөөдлөө орхих ёсгүй. Харин тухайн салбар нотлоогоор батлагдаагүй мэдэгдэл агуу их псевдо шинжлэх ухаанаар олноор орлого олох гэж байгааг анхаарах хэрэгтэй. Шүүмжлэх чадвар ч гэсэн өдөр тутмын дадал. New thought хөдөлгөөн эргэлзээтэй хүмүүсийг татах, эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой хортой мэдэгдэл гаргах, хохирогчийг буруутгах юм маягтай тул маш чанга шалгалт шаардлагатай. Ийм цуврал үүнийг зогсоохгүй ч гэсэн гол хүсэл бол та энэхүү системийн өөр нэг тал руу харах явдал. Та үүнд итгэж байсан ч эсвэл таны танд хэн нэгэн итгэдэг байж ч магад. Аль ч тохиолдолд та хизээ нэгэн шин сэтгэлгээ new age-тэй таарах болно. Танд зөвлөх зүйл бол тэр мөчөд босоод бодтойгоор шүүмжлэлтэй сэтгэж сур. Яаж ч эмзэг байлаа гэсэн. Хэн нэгэн таны логик учрыг алдагдуулж чадвал зогсоогоорой. Хэн нэгэн танд мөрөөдлийг амлаад илүү агуу туйшрамтгай мэдэгдэл санал болгоод ялгаж харах чадвартай бай. Тэд танд үнэн мэдтээр борлуулалт өгч дараа нь илүү туйшралтай батлагдаагүй санааг шахаж эхэлнэ. Үүнийг таньж худал мэдээлэл, хурамч илэрхийлэлд хуурдахгүй байх ёстой. Эцэст нь энэ бол үнний дүр хэсэгсэн элэг псевдо шинжлэх ухаан сүнслэг сайхан мэдрэмжээр хооллолт хийсэн туршлага юм аа. Бас дээрэс нь орхих.